Манай эхо онцлогоо эмнэлэг нь анх 2005 онд үүсгэн байгуулсан 5-21-р байранд ультра эмнэлэг гэдэг нэрээр байгуулагдаад 2017 оноос хойш шинэ нэрмэд эмнэлэг дээрээ Туяа эхо гэдэг энэ одоо эхо онцлогооны эмнэлгээр ингээд байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Манай Эрдэнэтийн ард түмний л өгсөн нэр Туяа эхо гэж нэрлсэн. Энэ нэрээр нь би 2017 оноос хойш Туяа эхо гэдэг нэрийг өгсөн. Тэгээ Туяа нэр маань Туяа эмч. Тэгээ Туяа эмчд үзүүлээ эсвэл Туяа эход үзүүлээгээд одоо ард түмэн маань ингэж хэлж заншсан учраас энэ нэрээр нь ингээд нэрлсэн. Манай эхо онцлогооны онцлог нь одоо олон төрлийн эхо онцлогоонууд гэдэг. Тэр дундаас хэвлийн хүндийн цуллаг эрхтний эхо онцлогоог илүү түлхүү хийж ирсэн. Энэ гол зорилго нь бол урьдчилан сэргийлэх үйлчлэгийг сайн хийх. Тэгээд гол нь одоо эрт үеийн хавдрыг онцлох ийм зорилготой ерний эхо онцлогоонууд. Тэгээ энэ дундаас цуллаг эрхтнүүдийн тэгээ энэ дотроо бүр илэг цэсний хүүдий, бамбаа булчирхай, хөхний булчирхай, тэгээд эмэгтэйчүүдийн эхо, умаа дайвар их мэтлэнгийн олон төрлийн эхо онцлогоо хийж ирсэн. Яг өдрийн хэмжээгээр бол ачаалттай үедээ нэг 10 гаруй хүмүүзэн, ачаалтгүй байгаа үедээ нэг 7-8 хүмүүзэн. Тэгээ гол нь энэ ачаалт гэхээсээ илүү одоо яг үзэж байгаа хүнээ одоо нэлээд ийм нарийн одоо бүх эргэтэн системүүдийн наривчилж үздэг учраас заримдаа ингээд үзлэг удаан мэт санагдана. Гэхдээ нэг хүнийг бол зарим хүнийг бол хүнд өвчтөе хүнийг бол нэлээд удаан үзнэ. Яагаад гэвэл эргэтэн системээр нэлээд нарийн шалгаж үздэг учраас хөнгөн хүмүүсийг болохоор одоо түргэн хугацаанд үзэж болно. Үйлчлүүлж байгаа хүмүүсээсээ миний хамгийн сонсох дуртай зүйл оншин тодроод дараагийн үе шатанд очиод хагалгаа хийлгээд эрүүл саруул болоод ингээд ажлын өндөр бүтээмжтэй ингээд баяр хүртээ ирэх л надад хамгийн гоё байдаг. Хамгийн түрүүнд заавал өвдөх, өөртөө өвдөж мэдрэгдэх. Эсвэл шинжилгээнд дээр заавал муу үзүүлэлттэй гарах биш. Харин өвдөхөөс өмнө өөрт нь ямар шинж тэмдэг илгээгүй байсан ч байсан эрүүл хүн бол жилдээ нэг удаа яг онцлогоо хийх хэрэгтэй. Илэгний архаг өвчтөе бусад одоо эргэтэн системүүдийн архаг өвчтөе хүмүүс 6 сарда нэг удаа үзүүлэх хуваарьтай. Хавдраар онцлогдоод хавдрын хяналтанд байдаг эсвэл хагалгааны дараах ийм үе шаттай хүмүүс бол 3 сарда нэг удаа үзүүлэх тийм хуваарьтай байдаг. Жил үрийн 3 сарын сүүлээр эмч нарын маань баяр болдог. Тэгээ энэ баярыг тохиолдуулан бүх эмч нартаа, үе эмч нартаа өнөөдөр ажиллаж байгаа гавьяаны хамралтанд гарсан эмч нар байгаа. Тэгээ бүх үе эмч нартаа эмч нарын баярын мэндийг хүргэе. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа, хийж байгаа бүхнэр чинь би бахархаж явдаг шүү. Та нартай баярын мэнд хүргэе гэж хэлье.